За эндээсээ нэгдүгээр гайхамшигт хязгаарыг шууд тайлбарлаа явчих. Тэгвэл одоо сайхан ойлгож таач. За хэдүүлээ энэ нэг жиразтай тойрог дээр ингээд нэг юу аав юм. Нэг цэг аваад энэ төв өнцөх нь x гээд тооцчих. За тэгвэл нэгдүгээрх нь харъя. Энэ ямар гурвалжин байна? Нэг тойрогт багтсан нэг нумаар хашигдсан нэг адил хажууд гурвалжин биш. Адил хажууд гурвалжид талбайг яаж болох вэ? Адил хажууд гурвалжид талбайг яаж болох вэ? За санал байвал хэлдэг. Энэ суйрлуу BH гэдэг өндөр буулгаад тэгээ гурвалжийн талбайг яаж олдгийг хэлэх юм байна. Өндрийг суурьаар үржээд 2 туваах. За тэгэхээр өндөр гэдэг маань BH. BH-ийг хэдүүлээ төв өнцөг оролцуулаад энэ OV гэдэг радиус оролцуулаад олж чадах юм. Энд чи катет болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ гурвалжны хувьд катет гинэ гифтнүс OV чинь гифтнүс нь R радиус байна. Тэгвэл BH яаж олдох вэ? Тэгэхээр энэ синус x-ээр олдох юм байна те. Эсрэг катет учраас. Гифтнүсийн нөгөө тулсан төв өнцгийн эсрэг катет нь бол гифтнүсийг синус x-ээр үржихээр олдно. За цааш нь суурь нь надад чи юутай тэнцвэлээ? Юутай тэнцвэ? R-тэй тэнцвэ. За одоо тэгэнгүүт BH олдсон үржээд 2-1-ээр үржихсэн те 3-ны талбай маань энэ. Тэгээ орлуулчи маань R, BH маань энэ дээр байж гэн орлуулахаар 2-1-ийн R квадрат синус x. Зөв. Талбайг олчлаа. Дараа нь энэ AOV гэдэг сектор маань цэгэр өнгөтэй те. Энэ маань манай нөгөө улаан гурвалжнаас маань том байна уу? Жижиг байна уу? Талбай Том байна. Тэгэхээр талбай нь ямар авах вэ мэдээж их байж таарна да. За хэдүүлээ одоо энэ секторын талбайг болоо. Секторын талбайг яаж олдгийг? Энэ дугуйн талбай бүтнээр тойрохоор хэдүүлээ. PR-ын квадрат 360. Тэр чинь хэдэн градусд харгалздаг вэ? Синус Төв өнцг нь 360 градусд харгалздаг нь PR квадрат тий? PR квадрат. Тэгэхээр AB нум харгалздаг гэдэг нь x өнцөгт харгалзах нь хэд юм бэ гэдэг нөгөө пропорц үчээд тэгээд энэ секторын талбай бол 2-1 AB нумыг юугаар үчих нь? А-гаар үчнэ. За ерөнхийдөө бол AB нум гэж энэ нумыг энэ радиусаар нь үчээд 2 туваачих юм байна л гэсэн үг. За ийм томьёо гарч байна. За энэ талбай маань төрөний улаан талбайгаас маань их үлээ бага үлээ. Яалаа? Их. За одоо дараагийн энэ гурвалжинг авч үзье. Энэ гурвалжинг манай цэнхрийн талбайгаас ямар байна? Их байгааз? Их байна. За одоо тэгвэл гурвалжны талбайг яаж олох вэ? Тэвшээс гурвалжин байна тий? Тэвшээс гурвалжны катетуудын үржүүрийг 2 туваана. тэгнэ талбайг олохдоо тийм. Гэхдээ нэг катет маань мэдэж чинь радиус нөгөө катетаа яаж олох вэ гэдэг асуулт ихлээр гарна шүү дээ. Тэ? Нөгөө катетаа олохын тулд энэ AC гэдэг талыг олох хэрэгтэй болох нь тийм. AC тал маань энэ нөгөө налсан катетийн хувьд бодох юм бол эсрэг катетаа яаж олох вэ гэхээр танксаар олох юм байна. За танксаар олчхоор энэ AC-г OA-гаар үржүүлээд 2-1 туваана гэдэг ингээ 3 талбай ийм гарчлаа. За одоо бид нар бүх талбайгаа олцсон уу? Бүх энэ 3 талбайгаа олчлоо. Хамгийн бага нь улаан, цэнхэр нь дунд нь орно, ногоон нь хамгийн их юм байна. Ингэж ирэмблэгдэх зөв. Зөв. Одоо хэдүүлээ нэг ирэмблэгчийн их багийн тэмдгээр бол ийм болно. За энд яагаад ийм гарцсан бэ гэхээр бүгдэнд нь адилхан 2-1 R квадрат байгаа учраас адилхан юмд хураачиж болох уу? Болно. Адилхан юмд хураачаар чинь юу болох вэ? Энэ зөвхөн эдгээр үлдэж байна да. За одоо хэдүүлээ энийг тангс чинь юу гэж байдаг лээ? Синусыг хуваад нь x гэж байдаг үстэй. Тэргээр нь задлчих. Тэгээд синус бүх талыг нь синуст хуваачаар и болно да. Синусыг хуваахан синус гээд. За энэ дээр нөгөө нэгээс их тоон тоох, бага тоон тоох гэдгээр нь тэмдэг нь нөгөө наашаа цаашаа харах байх шүү. Инглээ. Дахиад тэгээд хоёр талыг нь косинус төрчүүлэхээр ийм болчлоо. За ийм зүйл болчихлоо.
Одоо хэдүүлээ энд энэ 3 дараалал гараад ирчлээ. 3 функц гараад ирчлээ. 3 функц маань ерөнхийдөө хашигдаад байна л гэсэн үг үстэй. 3 функц маань. За одоо яг хэдүүлээ энэ функцээ GeoGebra дээр нь хажуу тал дээр нь зурчээ. За энэ функцээ хажуу тал дээр нь зурчээ. За энэ маань ингээд байжиг. Энэ маань ингээд байж. Энэ чи яагаад жижигхэн болчихё? Ингээд харагдчих. Энэ хажууд нь GeoGebra аппликейшнийг гаргаж ирээд энэ функцүүдэд бичээд оруулах гэдэг байна. Short guess GeoGebra-г аппликейшнийг гаргаж ирээд хүртэл тооцоолоод sinus cosinus x гэдэг функцээ эхлээд биччихье. Cosinus x гэж биччихье. За cosinus энэ гараад ирлээ. Дараа нь ямар функц вэ? Sinus x-ийг хуваадаг нь x гэдэг функц нь тийм. Тэрний дараа нь 1 гэдэг функц нь. Y тэнцүү 1 гэдэг функц нь. Чи 1 гэсэн тоон утга болчихлоо. Y тэнцүү 1 гэж. За ийм функц нь. За одоо эндээ хэдүүлээ cosinus x гэдэг функц нь юун тэг рүү тэмүүлж яхад хаашаа тэмүүлэхээр вэ? Энэ хартаа x нь тэг рүү тэмүүлж яд манай cosinus x функц хаана явж байна? За энэ дээр хэдүүлээ цэг авчихъя. X нь тэг рүү явна гэдэг чинь энэ шиг ингэ явна гэсэн үг ингээд. Тэгээ тэг рүү ойртоход хаашаа төвч чинь? Энэ хараа. Хаашаа төвч чинь? Y-ийн 1 рүү. За утгыг нь харъя. Утгыг нь харъя. За маш томруулж байгаа томоор харъя хэдүүлээ. Яг энэ дээр томруулж байгаа томоор харъя. Томруулж байгаад ойртуулж харах гэдэг шүү дээ. За энэ цэгийг зөө харж байна уу? Тэг рүү ойртно гэж чинь тэгийн аль талаас нь явж байна уу? Хасаг талаас нь яваад байгаа юм. Хасаг талаас нь ойртох тусам манай Y-ийн утга хаана очиод байна? Y-ийн утга хэд рүү очиж байна? Энэ хараа 1 рүү. 1 рүү очиж байгаа. За баруун талаас нь бас төхье. Баруун талаас нь төхөд ингээд улам бүр тэг рүү ойртоход 1 рүү ойртож байна. Тэгэхээр cosinus-ийн хязгаар нь хэд гарахаар байна вэ? Cosinus-ийн хязгаар 1 байна. За одоо тэгвэл энэ 1 гэдэг функц дээр утга авъя. 1 гэдэг функц дээрээ за адилхан улаан өнгөөр аваад энийг утга гэж авчих. Утга авч. За 0 руу дахиад ойртно. 0 руу бид нар хязгааргүй ойртоход энэ чи тогтмол 1 гэдэг утга юм чи хязгаар нь хэд байх юм? 1 л байгаа. 1. Нөгөө 0 ногоон цэг чинь явсаар агаад 1 рүү очиж чинь. Улаан цэг маань явсаар агаад бас л 1 рүү очиж чинь. Зүүн талаасаа явсан чинь 1 дээр очиж чинь, баруун талаасаа явсан чинь 1 дээр очиж чинь. Ногоон маань бас адилхан. Зүүнээсээ явсан чинь доороосоо өгсөөр аваад 1 рүү очисон бол энэ нь бас юу? Доороосоо өгсөөраад 1 рүү очиж чинь. Тэр үед sinus гэдэг функц чинь дээр доороосоо cosinus x 1 гэдэг функцээр хашигдсан бааз. Тэгэхээр бид нар яг үүндээ sinus x-ийг хуваадаг нь x гэдэг энэ хязгаарыг бид нар ер нь бодож чадах уу? Ямар нэгэн бодох аргачлал байна уу? За одоо бид нар cosinus-ийн хязгаарыг бодох юм бол лимит x нь тэг рүү тэмүүлж явах үеийн cosinus x функцийн хязгаар 0 орлуулж шүү дээ. 0 орлуулчаа cosinus маань хэд гэдэг утга бол тийм. 1 гэдэг утга авдаг тийм. За одоо дээдлэлт нь x нь тэг рүү тэмүүлж явах үед 1 гэдэг функц. Манай нэг функц чинь 1 үстэй тийм. Энийн хязгаар тогтмол тооны хязгаар 1 хэвээрээ л. Тогтмол тоо. Одоо голд нь хашигдсан энэ функцийн хязгаарыг олъё. X нь тэг рүү тэмүүлж явах үеийн sinus x-ийг хуваадаг нь x гэсэн энэ хязгаарыг бодож чадах уу? Тгийг тэг тоож чадах уу хэдүүлээ? X нь ч тэг, sinus x нь ч тэг. Тэгэхээр энэ хоёрыг нөгөө нэг жишиж чадахгүй бид нэ. Жишиж чадахгүй учраас энэ нөгөө тодорхойгүй байхгүй юу? Бид нар бол хязгаарыг олж чадахгүй. Тодорхойгүй. Тэгэхээр энэ тодорхойгүй бодоход төвөгтэй трансцендент ийм функцүүдийг бодох шаардлага гарсан үед бодож болдог хялбар ийм
функцүүдээр хашсан үед хязгаар нь 1 гарч явах юм бол энэ гол хоёр захих нь хашаад байгаа функцүүдийн хязгаар 1 гараад авч мэдээж голд нь байгаа энэ голын функцийн хязгаар хэд байх нь ойлгомжтой. 1 байх нь ойлгомжтой гэсэн. Үүнийг л нөгөө хашилтын теорем гээд байдаг юм аа. За тэгээд энэ юг зураг болгоод татгалчих.